Та дижитал намаад Academy маань одоо скул платформ нь одоо ямар байдгийг танд дэлгэрэнгүй би ингээд үзүүлэе гэж бодлоо. За мэдээж эхлээд school.com гэдэг рүүгээ ороод та төлбөрийн линкээр ороод төлбөрөө төлөөд нэвтэрч орно гэсэн үг байхгүй юу? За энэ дээр ингээд нэвтэрч орлоо хөрхөө хаягаар. За ерөнхийдөө иймэрхүү. За эхнийх нь community буюу энэ дээр одоо та 430 гишүүд одоогоор байгаа. Энэ гишүүд маань ингээд хоорондоо харилцдаг. Одоо тусламж хэсэг гэхэд мэдхгүй чадахгүй зүйлсээ хоорондоо ингээд асуугаад явчихжээ. Венерс үр дүн дээр одоо ингээд сарынхаа үр дүнг ингээд танилцуулаад явж байгаа. Нэг саргал гэхэд одоо 4 сард $2478 борлуулалт хийсэн шүү гэдэг ингээд явчихдаг. За ингээд мэдээлэлээ солилцоод явчихжээ гэсэн үг байхгүй юу? За дараачих маань хамгийн гол classroom буюу бидний одоо мэдгээд байгаа сургаад байгаа хичээлүүдийг ингээд бүлэг ингээд за хамгийн эхлээд мэдээж эхлэлийн танд ойлголт өгнө. За дараа нь мэдээж одоо танд mind key, manifest, mindset гэх сэтгэлгээний талаар маш гоё хичээлүүд ордог. За энэ дээр үл зөвхөн одоо ганцхан дижитал маркетинг яаж зарах та биш. Та ямар ч юмыг эхлүүлж ажилуулад тий өөрийн бизнестэй болоход за магадгүй өөрөө ингээд шинэ ажил эхлүүлэхэд таны сэтгэлгээ хамгийн гол чухал. Тийм учраас сэтгэлгээ чинь ямар ах вэ? Тархиа яаж өдөртөх вэ? Манифест яаж хийх вэ гэсэн айгу гой хичээлүүд бас байдаг. Энийг эхнээс нь та үзэр бас өөрийгөө хувь хүнийхээ үүднээс хөгжүүлнэ гэсэн үг байхгүй юу? За тэгээд дараа нь бол ингээ хичээлүүд маань дараалалаараа байгаа. Вебсайт хийн. Вебсайт хийхэд яах вэ? Ямар сайтууд дээр хийвэл зүгээр үү? System.io, Stan Store хоёр дээр вебсайт хийх дэлгэрэнгүй хичээлүүд нь одоо ийш ороход ингээ байгаа гэсэн үг. За жишээ нь вебсайт хийхэд шууд хийхгүй домен нэр гэдэг зүйлийг авнаа. Дараа нь sales funnel гэдэг одоо пэйж угсарч хийнэ гэд ингээд дэлгэрэнгүй ингээд хичээлүүд нь процессууд нь үе шатаараа ингээд заагаад танд өгч. Эндээс ойлгохгүй зүйлээвэл админаас хувь чадварч юм асууж бас болно. Эсвэл одоо холбогдох групп чаа саяны тусламж гэсэн харилцаа холбоо дээр бас оруулаад асуучна. Би нэгээ дэмжээд ингээд хариулаад өгчнө. За affiliate marketing гэж юу юм бэ? За ийш орохоор ингээд бас айгүй олон хичээлүүд байгаа. Анхны ойлголт, тэгээ шат дараалал, ямар дараалалтаа яаж хийх вэ те? За тэгээд affiliate marketing хийх линкүүд гэхэд танд ингээд өгчнө. Amazon байна, Shopify байна, GoDaddy байна ингээд линкүүдийг танд өгнө. Ингээл маш их олон хичээлүүд байгаа учраас энэ бол нэг бүртгүүлсэн байхад нэг удаагийн төлөлтөөр бүртгүүлсэн байхад бол хугацаа нөгөө хязгааргүй. Та одоо зав чөлөөгөөр ажлынхаа завтай үедээ хүүхдээ харангаа ингээд өдөрт нэг хичээлийг ингэж хийж дуусгаад яваад иж болно гэсэн үг. Одоо заавалч хөө хэдийн хугацаанд би энийг бүгдийг нь сурах шаардлагатай гэсэн юм бол байхгүй гэсэн үг. Тэрүүгээр бас айгүй амар. За тэгээд одоо нэг удаагийн төлөлтөөр та вебсайт угсрах хичээлээ өөрөө хийчихээн хичээлийг харж байгаа л өөрөө чинь. Affiliate marketing тусламжааж хийх процесс дарааллаа. Affiliate marketing-аас авчиж байна. За мөн Instagram хөгжүүлэлт, TikTok хөгжүүлэлт. За бас нөгөө Instagram хөгжүүлэхэд та юун дээр анхаарах вэ? Ямар тохиргоо хийдэг үү гэл ингээд маш олон хичээлүүд байгаа. Энд чинь бас зүгээр нэг энгийн зүйл биш юм байлээ. Айгүй их дотроо айгүй гүнзгий зөндөө юм сурах юм байлээ. ChatGPT гэхэд одоо хүн болгоо одоо мэдэхгүй зүйлээ ChatGPT-гээс асуудаг болчихсон. Ингээл ойлголт нь. Ингээл хичээлүүд нь байна. AI тийм ингээд яаж ашиглах вэ? Одоо AI гэдэг профессор ингээд өөрсдөө янз бүрээр хувиргаад байгаа шүү дээ. Энийг та өөрөө хийх боломжтой байхгүй юу? Энийг хийх ингээд хичээлний дотор байна. Та ерөөсөө ийшээ ороод хичээлээ харж байгаа л өөрөө бүгдийг нэр гэсэн үг. Хүнээс ингээд вебсайт хийхээ гуйхгүй, Америкт компани хийхээ гуйхгүй. Энэ хичээлүүдээсээ дараалаар нь ингээд CapCut Master гэдэг видео бичлэг, видео эдит хийх хичээл нь одоо энэ ч байна. Америкт компани хичээл энд байна. Affiliate marketing, e-commerce буюу dropshipping, Shopify гэдэг онлайн бизнес хийхэд зарим нэг хүндрэл гардаг. Энэ нь ямар хүндрэл вэ гэхээр Монгол данс болдгоо, холбож болдгоо. За тэгэхээр заавал Америкт данс нэх хэрэгтэй байдаг. Энийг хүмүүс мэддэггүй. Энэ дээр айгүй их гацдаг байхгүй юу? Тэгэхээр та энэ сургалтаа авснаар бол Америкт компани нэх гэсэн бүлэг хичээл рүүгээ ороод энийг давуу та өөрөө компани нээгээд чадахгүй зүйлээ админаас асуугаад явчихна гэсэн үг байхгүй юу? За контент бүтээх, e-book, email marketing бас онлайн бизнес хийж байгаа хүмүүст бол зайлшгүй хэрэгтэй зүйл. Энийг яаж хийдэг вэ? Бас процесс дараалал нь ингээ монгол хэлээр тодорхой байгаа.
вебсайт ухсрах гэж байна. Менеж чад. Ер нь аягүй их зүйл байгаа. Сошиал орчинд та өөрийгөө хөгжүүлж юу мэдмээрэн тэр бүхэн чинь ер нь бол ингээд нэгтгэе нэг доор л ингээд бүгдээр ингээд цогц сургалт байгаа байхгүй юу? За жишээ нь энэ эрэгтэй хүмүүс зориулсан дижитал маркетинг байна. За 7 хоногт сардаа ингээд хуваарь гараад 7 хоногт 2 удаа онлайн хичээл ордог. Тэр дотроо ингээд бид нар ингээд чадахгүй зүйлсээ хоорондоо ярилцаа асуугаад ингээд админасаа ингээд явчихдаг байхгүй юу? Тэр хичээлүүд маань Zoom хичээл нь эргээд ингээд хадгалагдана. Та хэрвээ орж амжаагүй бол дараа нөхөд эндээсээ та хичээлээ үзээ явчихна. За хаанаас яаж эхлэх үү гэд ингээд та ерөнхийдөө одоо ингээд харж байгаа бох танд яг хэрэгтэй юу байна вэ? Ингээд гэхдээ энэ сургалт маань яг энүүгээрээ байхгүй. Одоо цаг үеэд агаад хөгжөө, сайжраад ингээд нэмэгдээд явна. Гэтэл та нэг удаагийн төлөлтөөр орсон учраас тэр болгон дахиад мөнгө төлөхгүйгээр ингээд байнга ашиглаад явж болно гэсэн үг байхгүй юу? За календар дээр бол би түрүү хэлсэн тийм ээ сургалт маань 7 хоногт 2 удаа ингээд Instagram хөгжүүлэх, Canva, Zoom гэдэг ингээд хичээлүүд маань ингээд онлайн хичээлүүд маань ингээд ороо авчдаг цагаа тохироод. За leaderboard дээр бол таны өөрийнх нь level агсан хэдгээр түвшинд байна гэдэг мэдээлэл авч болно. За та тэгээд эндээс хэрэгтэй мэдээлэл аваад явчих болно гэсэн үг шүү. Ингээд танд амжилт хүсье.